Аймгийн даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар зөв ойлголт хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд унших бичих чадварыг олгох, бариалт цонх төслийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран энэ онд хэрэгжүүлж байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд бариалт үсэг заах 14 өдрийн сургалт эхэлсэн. Энэ сургалтанд бариалт үсэг мэддэггүй, уншиж бичиж чаддаггүй харааны бэрхшээлтэй иргэдэд бариалт үсэг заах, унших бичих чадвар олгох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм а. Бариалт гэдэг нь өөрөө бичих үсэг. За энэ бичих үсгийг сурсанараа харааны бэрхшээлтэй хүмүүс нэгт гэрээсээ гарна. Гэрээсээ гарна гэдэг маань гэртээ зүгээр сууж идэгс бол нааш 14 оны хугацаанд энэ сургалтанд ирдэг болно. Тодорхой хэмжээнд бие дааж явдаг болно. Зохиж чадварыг эзэмшсэн судалдаг. Хоёр дахь юм бол цаашдаа суралцах боломж нээгдэнэ. За магадгүй мэргэжлийн боловсролын сургууль, насан туршийн боловсрол гэдэг ч юм уу. Бүр цаашаа даваад харах юм бол ихтэй сургуульд суралцах боломж нэмэгдэнэ. Гуравт нь гэх юм бол тухайн хүнд өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Дөрөвт нь гэх юм бол тухайн хүн бие даагаад тухайн аймгийнхаа тодорхой газруудаараа үйлчлүүлэх боломж нэмэгдэнэ. Нэг аймагт 300-аас 400 мянган харааны бэрхшээлтэй иргэн байгаа хэрнээ нэгээс хоёр хүн л одоо бариалаар уншиж бичиж чаддаг байсан. За тэгээд тийм учраас бид нэр эдгээр хүмүүст бариал бичих үсэг зааяа гэд одоо энэ бариал цонх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За нэг аймагт 3 шатны сургалт явагдана. 2 дугаар шат нь аймаг дээрээ, 3 дугаар шат нь Улаанбаатар хотод явагдана. Тэгээд жилд 5 аймгийг сонгож аваад за тэр 5 аймгаас одоо амжилттай сайн суралцсан одоо 2-оос 3 хүнийг 3 дугаар шатнд ингэж хамруулахаар төлөвлөж ажиллаж байна. Мөн сургууль цэцэрлэгийн 20 багш төрийн үйлчлэгээний байгууллагын 35 ажилтныг энэ сургалтанд хамруулж, бариал үсгийн түүхэн хөгжил, 6 цагийн байрлал таниулах, тоо болон тэмдэглэгээ, 4 үйлдэлийн тоо бодож сурах зэрэг хичээлүүдийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны багш Амар Заяа эрхэс нар зааж, сургалтын төгсгөлд гэрчлэгээ олгох юм а. Манайх бол өөрөө үйлчлэгээний байгууллага. Тийм учраас заавал одоо ингээд энэ үсгийг сурсан байх шаардлагатай байгаа даа. Ерөнхийдөө үйлчлэгийн ард иргэдтэй үйлчлэгийн тулд одоо жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй тий хараагүй хүн орж ирээд бариал бичгээр бичгээд одоо уншиж бичээд өгөхөд уншиж мэдэхгүй шүү дээ бид нар чинь. Тийм учраас энийг ингээд сурчхалаар яах нь нөгөө харааны бэрхшээлтэй хүн чинь бичээд өглөөр нөгөө тэг сурцсан юм чинь тий бариал цагаан толгойроо сурцсан юм чинь ингэж ингээд харьцаад амар болно. Тийм учраас одоо 2 өдрийн сургалт бас өөр бүтээлтэй одоо улсын бүртгэлгээд бас байгууллагынхаа ингээд нэрийг бичлээ. Тэгээ өөрийнхөө нэрийг бичиж сурлаа. Дээр нь одоо би Арангаа Эрдэм мандал сум төрсөн гэж ингэж бичлээ. Тийм тэгээд маш гоё өгөөжтэй сургалт болоо. Цаашдаа сургагч багш бэлтгэж үлдсэн харааны бэрхшээлтэй хүмүүст хүрч ажиллах зорилготой. Арангаа аймагт 3300 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 453 нь харааны бэрхшээлтэй иргэн байна. Бариалт цонх төслийн хүрээнд Арангаа аймгийн нийт 65 иргэн бариалт цагаан толгойг сурж уншиж бичиж сурсан юм а.